За сайн байцгаана уу. За хэд хоногийн өмнө би нэг пост оруулж байсан юм. За нэг 7 хоног би өвдөд гэрт хэвтэхтэй. Бас ажил амьдралынхаа тухай нэлээд сайн бодлоо. За энэ жил бас 40 хүрсэн, 40 наснда бас карьер одоо солих сонирхолтой, яг карьер төлөвлөлийн дараагийн үе шат руугаа шилжих тухай их бодож байсан. За би яагаад өнөөдөр энэ хүнтэй хамт сууж нэхээ бас танилцуулгыг хүсэж байна. Та бүхэн Good Doctor гэж зураг киног мэдэх байх. Миний бас хамгийн дуртай зураглалууд нэг. Тэрэн дээр 40 хүртэл цагдаа байж байгаад ангаахын сургууль сураад 45 татаа эмч болдог тухай гардаг нэг залуу туслах дүр. Яг тэр киног үзчих бодож илээсэн. За би бас ингээд 40 хүрчээд карьерийнхаа дараагийн одоо үеийг хийндээ гэдэг. За яг бас энэ тэр кино гарч явах үед зэрэгцээ ковид үе болж байсан. За ковидор ч ингээд хүн болгон крипто, форекс зах зээлийн гэрээсээ ажиллах одоо боломж их болоод ер нь гэрээсээ юу хийх вэ гээл бүх одоо дэлхийд арай судалгаа явуулаа шүү дээ. Монголчууд ч гэсэн бас энэ форекс олон улсын валютын зах зээл дээр ажиллах ийм сонирхлуудад маш их нэмэгдсэн. Тэгээ би өмнө тэрийг юу ч хардаг гэсэн тэгэхээр энийг яагаад ингээд манай тийм мэрэгжлийн карьер хийж байгаа. Одоо бизнесийн салбарт ажиллаж байгаа тийм залуучууд хийдэггүй. Ингээд нэг YouTube ухангууд дандаа нэг юм хүүхдүүд нэг чанал хөтөлсөн тийм. Тэгээд тэр нэг YouTube дээр Forex-ийн арилжаа хийж байгааг нь харахаар нэг юм зураас татснаа. Энийг сэтрүүл энэ унаа, энэ сэтрүүл тэр өснө гэл тийм. Тэгэл бүр Fibonacci ингээд тавьснаа. Энэ бол одоо алтай харьцааны цэгүүд, энэ алтай харьцааны цэгээр ханш ойдог. Өөр юу ч гэдэг юм хачаа чи тэрийг ингээд харахаар нийтээ санагддаг байхгүй. Яг надад бол бизнесийн орчинд 20 жил ажилласан шүү дээ. За 2005 оноос хойш 20 жил борлуулалт судалгааны анализ хийсэн. Бид нар ч одоо борлуулалтын компани одоо Монгол дистрибьютор бизнес хийдэг хүмүүс дистрибьютор бизнес хийдэг компаниуд яг гэхээр багада 200 гаруй нийт төрлийн бараатай байхгүй бол Монгол дистрибьютор бизнес ашиггүй дурхгүй. За тэгвэл 200 нийт төрлийн барааг Улаанбаатарын 3000, 21 аймгийн 8500 дэлгүүрт түгэлт хийдэг дистрибьютор гэдэг. Тэгэхээр 200 гаруй нийт төрлийн бараа бүтээт үнийг 8000 зэгт дунжаар хүрдэг энэ борлуулалтын анализыг байна гэдэг хүмүүс баггүй. Тэгэхээр чарттай маш их ажилладаг хүмүүс биш үү? Тэгэхээр энэ чартыг манайд нь 20 жил хийсэн байж тээ. За тэгээд борлуулалтын таамаг одоо юу гэдэг прогнозыг гаргадаг шүү дээ. За энэ сар борлуулалт ийм байна. Дараа жил ийм байна. Ийм байхдаа хүн төс бүрээр борлуулалтын сууг төс бүрээр за бөөний төвөр одоо дэлгүүрдээ орон нутагт ингэ зарагдана тий сүлжээ дэлгүүрт ингэ зарагдана борлуулалтын ийм суугуудаар ингэ зарагдана гэдэг бүх төлөвлөгөө ингэ хэдэн цаг жилээр ингэ хийдэг хүмүүс байх нь шүү дээ. За тэгээд борлуулалтын энэ прогноз ийм байгаа юм чинь борлуулалтын одоо зарт марк ийм байгаа юм чинь эндээ тааруулаад импортоор ийм бараа автрий. За эсвэл ийм бараа үйлдвэрлүүлээ. Үйлдвэрлэлийн одоо юу гэдэг түүхий эдийн үйлдвэрлэлийнхаа нөөцийг харж байгаа тэндээ тааруулсан үйлдвэрийн төлөвлөгөө гэх юм чинь тий. За үйлдвэр биш бол импортын төлөвлөгөө. Ингээд маш их ингээд борлуулалтын дата анализтэй ажилладаг нөхцөл байхгүй юу? Дээрээс нь чинь ингээд худалдааны цэгүүдийнхээ тоогоор гаргаад борлуулалтын менежүүдийнхээ тоогоор хүчин чадалтай ингээд харьцуулаад ингээд борлуулалтын анализ хийгээд 20 жил ажилласан хүмүүс байхгүй юу? Тим хүмүүс одоо жишээ нь тим сэтгүүтэй хүмүүс тэр юуны хитүүдээр бичлэгийг үзэхээр үнэхээр баналтаа санагддаг байхгүй. За одоо чинь би борлуулалтын шар яриг, импортын шар яриг гэдэг бизнес систем байж бодъё л та. За нэг сард нэг сая орчим долларын бараа бүтээгдэхүүн зах зээл дээр зардаг компани байна тий. Би одоо жишээ нь ингээд чартаа харж агаад одоо нэг зураг татснаа эндээс энэ мундад энэ сарын борлуулалт өгнө. Энийг ингээд авч байгаа сарын борлуулалт өснө гэж би бодохгүй. Хэцүү шүү дээ. За би эсвэл борлуулж байгаа төлөв Fibonacci ингээд гацснаа. За 7 сарын борлуулалт энэ Fibonacci дээр ойгоод тий 281 цэг дээр өгөөд 680 дээр явна гэж төлөв гаргах уу? Энэ байж болох уу? Тэр чинь айгүй панаалттай шүү дээ. Дээрээс нь яг нэг ярьж байгаа залуучууд дандаа нэг хөөрхөн хүүхдүүд байгаа юм би дандаа тий дандаа бацаанууд байгаа юм яг ингэ харахад эдгээр ярьж байгаа юм ягаад ийм нийт юм гэж боддог байсан. Яаж энэ Forex гэдэг юм яг ингэ мэрэгжлийн нэр яг мэрэгжлийн одоо юу гэдэг юм холын сүртэй юм тий бид ч ингээд ихтэй сураад 4 жил сураад мэрэгж хийцэмсээ дахиад 5 10 жил ажиллаад мэрэгч шүү дээ. Тэгэхээр яг ийм карьер хийж иж ийм ажил хийдэггүй юм уу? Одоо юу гэдэг гайхаж ирсэн.
Тэгээ анх энэ Forex-ийг тэгж сонирхож байсан. Одоо яг Монголоос манай очроо багш би очроо багшийн сургалтыг өмнө бас YouTube дээрээс яг анализ хийж хараад нөгөө нэг олон саяын ярьжсэн энэ хөгжилтэй анализ хийдэг хүмүүсийн бичлүүдийг үзэж байгаа. За ингэдэг юм байна. Дараа нь санамсаргүй очроо багшийн анализ хийж байгааг харсан. Очроо багшийн анализыг хийж байгаа анализ нь бод бидний бизнес дэх анализ хийж байгаа дүүл явдалтай нэлээд өстэй. За ядаж нэлээд практик руу бууж ирэхээр логиктой байхгүй. Цаад логик гэдэг. Тэр одоо хэмжээ гэж байна. Хэмжээ гэдэг үг нь яг үүндээ одоо англиар volume, монголоор барааны тоош ирэх шүү дээ. Энд байгаа барааны тоош ирэхэд тийм ийм үнийн одоо юу гэдэг өсөлтийн дараах буюу эрэлт үүсэж штэ. Эрэлтийн дараа дахиад зах зээл дээр нийлүүлэгдвэл ийм хэмжээгээр бүтээгдэхүүн зарагдана. Тэгээд зах зээл дээр тухайн цаг үед байгаа барааны тоо дууссан юм чинь тухайн одоо үн эсвэл зах зээлийн хэрэгцээ нь тухайн зах зээл дээр авах гэж байгаа хүмүүсийн тавталтай авалт нь авагдаад дууссан юм чинь хэрэгцээ нь хангагдсан юм чи яах юм? Хэрэгцээ байхгүй бол зах зээлийн барааны үн унжил гараа тийм. Яг энэ логикийг үнцгийн хөдөлгөөн, пулбэк, шилжүүлэгч пулбэк хэмжээсэн гүйцэтгэх гэдэг үгээр илэрхийлж зарагддаг байхгүй. Яг ингээд бидний бизнестэй хамгийн ойрхон анализ хийдэг хүн та байгаа гэсэн. Тэгээ би багштай 3 жилийн өмнө холбогдоод багшийн сургалтын 50 гаруй сууж явах нэг нь болоо суусан. Яг багшийн сургалт баг 3-аас орчим үргэлжлүүлсэн 9-7 хоног болсон тийм. За тэгж удаан үргэлжилчээд дараа шууд арилжаач юм болдгүй юм байна л та. Би бол одоо арилжаач юм болж чадаагүй. За ерөөдөө яг арилжааныг анализыг тодорхой хэмжээнд хийчдэг тийм. За зах зээлийг хараад за энд нийт зах зээл дээр ийм бүтээгдэхүүн нээлтжиж байна. Үнийн нийцэл нь энэ зах зээл дээр тэр хүртэл явсан байна. Дараа нь тэнд байгаа зах зээл хансан байна. Хэмжлэнгээр ерөөдөө одоо таны хэлбэр бол өнцөөдөн бүлбэг шилжүүлэгч бүлбэг инвестинг үзэгдүүд яг ингэ зах зээлийн волюм сүртэйгээр ингэ хэмжиж байгаа шүү дээ. Энэ агчлаар нь хаад хэмждэг болчиход. За гэхдээ энийг ашиглаад одоо юу гэдэг ойлгосон гэдэг нь надад нэгэ болцоог болж ороогүй байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээгээр ингэ одоо цаг цаваар зарцуулаад судалгаа хийж байгаа ч гэсэн энэ надад өөрт болцоог байна. Тэгэхээр би энийг хэрхэн яаж болцоог болохгүй гэдэг. Одоо ингээд энэ жил би 40 хүрсэн дараагийн карьерийг хийх одоо тийм дараагийн одоо юу гэдэг левел 2 дугаар төвшинлөө өөрийгөө карьерийг тийм дараагийн левел рүү ахиулах та би яг ямар салбараар нэгшгүй. Үндсэн борлуулалт маркетингийн хүн байгаад. За би борлуулалт маркетингийн хүн хажуугаар нь хоббигоо одоо юу гэдэг гэрэл махны бизнес одоо гэдэг хоббигоо бас бизнес болгоод ингээд явж илээ тийм. Гэхдээ би одоо ингээд амьдралын 2 дугаар үе рүү ямар карьер хийх гэсэн бэ? 40 наснда яаж амьдралаа эхлүүлэх гэсэн бэ гэдгийг бас сайн бодсон. Тэгээд яг за энэ мэрэгчлийг нь тийм үнэхээр энэ салбарт нь ажиллаад таны нэг гаргасан амжилтууд зур гахимжтай шүү дээ. $1 долларын ансыг 31 мянга болтол арилжаа хийх гэсэн тийм. Тэгэхээр тэгээд татаад авсан. Тэрийг татаад авсан. Яг хуу мэдээж өндөр ашиг хийсэн хүмүүс зах зээл дээр байгаа. Татж авсан бас зөөхөн. Гэхдээ над юу чухал вэ гэхээр энэ өөрөө нэг стратегиэр хийж байгаа. Хүмүүс маш олон стратеги аргачлал байдаг. За ийм арга, тийм арга заримдаа өөрөөр тийм тухайн үеийн хүсэл байдлаа шалтгаалаад аргачлалууд нь өөрчлөгддөг ч юм уу тийм. За тэгэхээр очроо трейдерийн хувьд бол яг нэг арга байдлаар үндсэндээ түрүүний хийсэн зах зээлийн байгаа эрэлт нийлүүлэлт хоёрын дундаж үнийг олоод арилжаа хийдэг энэ аргачлал байдаг шүү дээ. Зах зээлийн үнэлж байна. Одоо жишээ нь бид нар өнгөрсөн 10 жилийн хугацаанд зах зээл дээр зарагдсан бүх бензиний үнийг гарч ирж байгаа. Дундаж үнийг олоод дараагийн одоо юу гэдэг зах зээл дэх борлуулалтын волюмыг гаргаж ирэх болцдог шүү дээ. Яг энэ аргачлалыг л ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ аргачлал зөвхөн энэ аргачлалаараа $1 31 болгож байгаа. Тэгэхээр энэ аргачлал нь над одоо юу гэдэг нэлээд прагматик, нэлээд бодит юм төстэй. Дээрээс нь бид нар ч гэсэн борлуулалтын хэмжээнд чанд ашиглаж болохгүй зам. Дандаа юу гэдэг нийт волюмын дундаж, үнийн дундаж хоёрыг олдох тийм. Үүгээрээ арилжаа хийгддэг. Тэгэхээр би бас энийг одоо юу гэдэг ашиглаж болох. Миний би бол энийг одоо юу гэдэг цаадах логикт нь итгэж байгаа учраас энэ арилжааны аргачлал зөвөө
илүү одоо юу гэдэг прагматик амьдрал ойлгох гэж хэлдэг байгаа байхгүй юу. Тэгээ учраас ийм юм хүсэл тавьсан сая. Сайн ингээд 7 хоног ингээд битэрт байгаад босч ирэх хугацаанд за бодолсоо одоо босоод одоо эрүүл явдал юм бол босоод авч ирэх гэж үрдээ зөөлөд явж байгаа шүү дээ. Хэдмүт ингээд сайн 7 хоног ингээд өдөө хэвтэн хамаг очимаас байхгүй. 82-оос 76 хүртэл дурчиж байгаа. Тэгээ буцаад нэг 85 хүртэл очимаасаа нэмэх төв зөөлөд байна. Хоёрдугаар очроо агшаас ингээд хүсэл тавиад эний одоо юу гэдэг ажил амьдралын карьерт хоёр дахь болч боломжийг нээж өгөөч. Одоо хувийн коуч, хувийн дасгалжуулагч те. Одоо фитнесээр бол хувийн тренер, хувийн багшаар ажиллаа. Эдгээр би таны аргачлаар одоо 3 жилийн өмнөөс хүраа мэдсэн ч гэсэн энэ надад бол шууд одоо юу гэдэг мэдээ бүр ботцол болж суугаагүй. Яг ойлголт бол байна. Гэхдээ энийг одоо ингээд бүр ингээд мэрэгшээ мэрэгжлийн одоо трейдер болох замлын юм эхлүүлж туслаач. Одоо ингээд би 12 сар одоо оноороо өнгө жил ингээд 40 хүртэл 12 сард ингээд сар өдөр маа ингээд 40 насны заавна. Тэ. Яг ингээд 40 нас хүрэхдээ би ингээд амьдралын годдуурыг эхлүүлмээр байна. Ихтэй ингээд мэрэгжлийн трейдер болох одоо хүсэл зорилго байна тий. Улсын зах зээл дээр ажиллах сонирхолтой. Таны одоо юу гэдэг гаргасан замлж тий. Таны тулсан одоо замаар явж одоо хүмүүс хаглаа сайхан зам бэлтгэсэн байна тий. Энэ замаар яваад ингээд таны хүрсэн амжилтанд бас хүрээ. Нийт долларын насыг 31 мянган доллар болж гэсэн үгүй тий. Бас ийм зорилготойгоор тэгээд бас уулзч яг очроо багш юуны техникийн болоод онлайн сургалтууд явуулдаг. OT теори гэсэн OT теори чинь имэйл гэдэг сайт байна тий. Сургалтын. Нэг хэдэн мянган хүмүүс орж байгаа даа. Яг би ч нөгөө анхан болон дундчны хичээлийг үнэгүй заадаг. За. Тэгээ нийтдээ нэг 5,000 хонд бол 5,000 хонд бол үнэгүй заасан. 5,000 замгүй заасан тий. Одоо юу гэдэг би $1000 төлж сурсан. Миний сургалт одоо үнэгүй болсон байгаа шүү дээ. Үнэтэй шүү. Одоо үнэтэй юу? Үнэтэй. Та хэд одоо нөгөө агсан шатны хичээл суусан хүмүүсийн угсаа үндсийн хизээш онцлохгүй. Ангийн тэр бол үнэтэй юу гэж байна. Энэ бол үнэтэй. Анхан шатны сургалт. Анхан гэдэг нь одоо бидэд яагаад санхүүгийн одоо энэ зөв систем тавигдах хэрэгтэй байхгүй юу? Санхүүгийн зах зээлд тий. Суур босол чухлаа гэдгээ санхүүгийн залбад ороход бас суур юу байх гэж байна шүү дээ. Одоо сая та хэлж штэ ингээд хэдэн залуучууд ингээд нэг юм санхүүгийн чиглэлийн биш хэдэн залуучууд YouTube-д ингээд цаагаар эсвэл нэг Facebook ч юм уу тийм талаар бичлэг хийгээл те Flex-тэй ч юм уу те тэгээд ингээд массыг ингээд татчихдаг. Татаад очиж суунгууд инвест аваад хамаг мөнгөний алдчихдаг ч юм уу те. Тэгэнгүүт Монгол улсад яг энэ санхүүгийн зах зээл уг нь бол ингээд зөв системтэй хөгжиж ирсэн. Яг гэвэл би ч одоо санхүүгийн эдийн засгийн ангид төгссөн санхүүгийн чиглэл баггүй. Тэгээд ингээд явж байхдаа за Монгол улсад бол санхүүгийн одоо зах зээлийн зөв системтэй гоё хөгжиж ийн гэдгсэн чинь сүүлд яасан бэ гэсэн чинь ингээд санхүүгийн зах зээл танигдж байгаа хүн болгоныг юм богино хугацаанд их хэмжээний ашиг болдог. Тэгээд хүмүүсээс баах инвест авснаа бүгдийн шатаагаар те дахиж нөгөө инвестээ алдсан мөнгөө нөгөөний тулд дахиж бусдаас инвест татаад нөгөө алдагдлаа гэвэл нэг юм нэг сүлжээний бизнес шиг понзи схем ажилладаг яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт тийм зах зээлийн бус хүмүүс нэгсэндөө санхүүгийн зах зээлд ажилладаг хүмүүсийн хамгийн том зүйл нь ёс зүй гэдэг зүйл. Мөнгнөөс их ёс зүй те ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгэнгүүт миний хувьд болгонгууд яг ч эдийн засгийн ангиг ингээд өсөхдөө ёс зүй гэдэг зүйлийг маш сайн ингээд ойлгочихсон. За бусдад өгөх бол нэг ийм ёс зүйтэй байх хэрэгтэй шүү те. Санхүүгийн зах зээлд нэг ийм ёс зүйтэй би ажиллах хэрэгтэй шүү гэдгийг маш сайн мэддэг. Тийм үүднээс ингээд бусдад ингээд хичээл заахтаа за валютын зах зээл гэдэг зүйл чинь хэцүү шүү те. Энэ зах зээл бас хүн болгон амжилт үзүүлэх бай. Нөгөө талдаа бид зөв системийг суулгаж чадах юм бол маш том амжилтыг үзүүлэх боломжтой гэдэг зүйлийг би заадаг байхгүй. Энэ бол боломжтой. Яг гэвэл одоо жишээ нь боломжтой гэдэг үг чинь аюу зөвөн байхгүй. Тий. Боломжгүй гэдэг үгээ давхар агуулж байдаг байхгүй. Тий. Хоёулаа хэдийгээр одоо юу гэдэг 90 утгатай боловч эсрэг утгаад хамт аваа явж байдаг. Нөгөө талаар бас боломжгүй. Тий. Би боломжгүй гэдэг зүйлийг боломжгүй гэдэг бодлыг хийчих боломжгүй гэж бодчих. Яг үндсэндээ тий. Түүнээс боломжтой. Боломжтой. Магадгүй боломжгүй гэвэл ийм 0.100-ны саяны ч юм уу 1% магадлал байдаг бодоход магадлал тэлж байна тийм. Тэгвэл яг боломжтой болж байна. Тэгвэл миний зүгээс яг энэ валютын зах зээлийг заагаад тань үндсэндээ нэг юм зөв системийг тавьж боломжтой болохын тулд суур мэдлэгч байгаа шүү дээ. Тий. Суур мэдлэг тий. Тэгээд зөв стратеги. Тий. Тэгээд дадлаг туршлага. Тий. Одоо эдгээр дээр ажилласан тий. Ажилласан. Тэгээд
одоо сахилга бат. Сахилга бат. Тэгээд нөгөө мөнгөний менежмент Бүх зүйлийг сэтгэл зүй. Тэгээд эдгээр ингээд хосолж ийж нөгөө бодонтой чинь 100% очих нь шүү дээ. Дөхөнтэй тийшээ дөхөн. Тэрнээс ч одоо юу гэдэг нөгөө нэг YouTube дээр янз бүрийн хүмүүс үү. Тэгээд анализ хийж байгаа харахаар санаа зовж байгаа. Яг манайд нь хараа санаа зовж байгаа. Бид нэг шинэ 20 жилийн би ч аа үзэл нөгөө хүү гэж бодож хэлсэн юм аа шүү дээ. Бодолтын анализ ингэж хийхгүй гэж. Яг мэдээж хийдэг байж магадгүй магадгүй. Тэгээ бид нар хийж болохгүй, бид нар хийж чадахгүй. Хийхгээд дотроос ингээд одоо юу гэдэг нөгөө чи шинэ 32-ын зөрөө гэдэг ч юм уу ингэж бодолтын анализ хийхгүй штэ гэдэг дотроос ингээд нэг хүн ингээд дугаараад байдаг байхгүй. Нэг зүүмрэн дээр нэг жижиг суулчаа те. Бодлолт анализ хийхгүй штэ. Тэгээ за нэрэл тийм. Ер нь бол гэхдээ яг энэ шинжилгээг хийгээд энэ шинжилгээ стратегийн дагуу ажиллаад маш олон одоо юу гэдэг удаагийн тэрээр туршиж баталгаажуулаад ингээд хүрэх ёстой газараа хүрээд дэмжлэлтэй баталгаажуулсан байна гэдэг бол одоо юу гэдэг дараагийн хүмүүстэй үлээлэхэд бас чинь нэг юм батлагдсан теорем гэх юм батлагдсан дүрмтэй батлагдсан эсвэл сургалтын бүтээгдэхүүн болоогүй байхад одоо юу гэдэг хүн өөрийнхөө бодлоо ч юм уу зөв гэж бодож байгаа бодлоо ч юм уу өөртөө сүр таарж байгаа харьцмарын хуцаа бусдад таарна өөртөө зөгж байгаа хувцас бусдад таарна гэж шахажаад адилхан шүү дээ. Над нэг жижигхэн багцсан хувцастай чихээд нэр над хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө сургалтын бүтээгдэхүүн болоогүй байгааг шинжилдэг. Тань дээр байгаа таны гаргасан энэ стратеги, таны гаргасан энэ шинжилгээний хараагүй тийм энэ нь өөрөө туршигтаад баталгаажаад одоо юу гэдэг амжилтанд хүрэхин нотлогдоод байгаад учраас нь олон хүмүүс гараад байна шүү дээ. Тэгэхээр би ингэдэг одоо хүсэж байгаа юм. За мэдээд байна. Ойлгоод байна. Одоо чинь их сургуульд ч гэсэн ингээд багш заадаг. Багшийн заасан юмыг ч гэсэн хүмүүс за ойлгоцсон байдаг. Яг ажил дээр гараад нэгдүгээр одоо юу гэдэг шин төгссөн оюутан ажил дээр гараад за одоо би ажлаа хаана салах вэ гэхээр нэг юм гарган хутчихдээ шүү дээ. Одоо ингээд яах вэ гэдэг тийм. Тэр шиг л баггүй юу? Одоо ингээд таны сургалтыг би 3 жилийн өмнөөс сурсан. 3 сарын хугацаанд онлайнаар сурчлаа. Бусад одоо юу гэдэг материалуудыг уншиж танилцсан байна. Өөрийгөө өөрчилж одоо юу гэдэг их усүрээс бас мэдээлэл уншсан. Ямар нэгэн сургалтанд орж сууж үзээгүй л тийм. Ямар ч сургалтанд сууж үзээгүй. YouTube-ээс автотгой хэмжээний мэдээлэл одоо сонсож байна. Ганц документ уншчлаа. Одоо энийг би ингээд практик дээр хэрхэн ашиглах тийм. Яг ингээд мэрэгжлийн хүн ашиглаж байгаа шиг адилхан би яг тэр хүн мэрэгжлийн одоо ашиг хүн одоо ингээд ээжийн тухайд ам өгдөг шүү дээ. Ээж ингээд би ингээд их сургууль сураад бүх юм сураад ирлээ гэдэг нэг хүүхд ээж дээр ирдэ шүү дээ. Тэнгуут нь хойлоод нүдэ бooгаад талахыг гэдэг шүү дээ. Ээж хөө хойлоо нүдэ бooгаад талах гэсэн чинь ээжийн дээрсэн талах төгс нөгөө хүүхдийн нүдэ боосчихсан талах өөр л болсон байдаг шүү дээ. Тэр яг л тэр мэрэгжлийн хүн хийс учраас тэгж хийдэж шүү дээ. Тэгээ та одоо юу гэдэг тийч мэрэгжлийн одоо нүдэ боосон ээж шиг байна тий. Би шинэхэн төгссөн оюутан одоо суулгаад төгссөн үед одоо яг практикт гараад одоо хэрхэн яаж ашиглаж тий. Одоо мэрэгжлийн тэгээд хэрэг болох вэ? Яг нэг дадлаг ажилтнууд маань надад хоёрын тренер коуч хийгээ дараагийн одоо карьерт нь 2 сарын хугацаанд коуч хийж өгөөч гэж байгаа шүү дээ. За ойлголоо. Би тэгээд танд зөв системийг бол суулгаж чадна. Яг гэвэл би ч одоо багшлаа бас нэлээд хүмүүсийг бол за ийм хүн ингэж багшлах гэдэг бол тэгсэн ойлгочихсон таньчихсан. Тийм. Тэгэнгүүт ингээд зөв системийг суулгах хамгийн чухал. Одоо жишээ нь ингээд маш олон хүмүүс надаас асуудаг байхгүй. Би одоо хэдэн жил алдаад яваад байна гэдэг тийм. Гэхдээ энэ алддаг хүмүүс зөв системийг суулгаж бол алдаад байна гэсэн. Яагаад вэ гэвэл одоо тамхи татдаг хүн тамхи бойлоо гэдэг. Гэхдээ болж чаддгүй. Энэ хүнд бол дадал утсан байна. Дадал утсан гэсэн. Бойлоо гэдэг бодол гэдэг болж чаддаг. Яг үүнтэй ижилхэн санхүүгийн зах зээл алдагдал хүлээгээд байгаа бол энэ бол дадал болчихсон. Бойлоо гэдэг энэ дадлыг хаач хийхгүй бол яг тамхи татдаг шиг байнгын байна гэсэн байна гэсэн. Тэр мөнгнөөс би танд бол ингээд зөв системийг анханаас нь ингээд суулгана. Одоо тав шинжилгээний хувьд бол ойлголтууд авчихсан. Одоо гол нь би таны subconscious mind те за мөн шинжилгээний хувьд илүү гүнзгий төвчний зүйлүүдийг заагаад. Яг практик тий. За одоо хоёулаа жишээ нь явж байгаа шиг байх. За одоо та захиалга өгтэй ажилч би сууж юм гэсэн. Тэгээ ингээд бодит одоо аншийн хөдөлгөөнд хоёулаа мөн шинжилгээ анализ хийгээд захиалга өгөөд алдаж оноод эцсийн дүндээ нөгөө тулаанд ялагдаж болно дайн дамжуулах гэж болно тийм.
Тэгээд эзэн дүндээ хоёрыг нэмэх байх юм зүйлийг заамдаа. Бизнесээр ч гэсэн тийм. Одоо үйлдвэрлэсэн 100% бараа бүгдээр зардал дуустуулахгүй. Зарим нь бэлгийн дүгэндээ, зарим нь хандлагаан дүгэндээ, зарим нь агуулгатай үлдэж илүү гарна. Агуулгатай зардал үлдлээгээд бид тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэ болдог байхгүй. За дараагийн сарын магадгүй их гарна. Яг тэгвэл энэ сар зах зээл дээр хичнээн хэмжээний бүтээгдэхүүн байршуулсан харж харилцаж байгаа хэмжээг авчирсан ингээл үйлдвэрлэл нэмээд идэг тийм. Бүх бараа 100% зарддаг. Бүтэн жилээрээ бодоод үзэхэд нийт бодлуулалт өнгөрсөн жилээс өссөн л байгаа гэдэг тэгэхгүй. Ерөөсөө л яг тэр. Би одоо үеийн 20 жилийн бодлуулалтын одоо бодит секторын бодлуулалт дистрибьюторийн бизнес хийж байсан, хэрэгж байсан туршлага. Би одоо үеийн олон улсын зах зээл дээрх ялгаагүй яг бодлуулалт бизнес хийж байгаа шүү дээ. 9 жил. Тэгтээ түн 9 жил бараа хадгалж аваад зарж байгаа. Бараа хадгалж аваад зарж байгаа л бизнес шүү дээ. А бид нар ч гэсэн би ч гэсэн ингээ хадгалж аваад тэгээ ингээ зараад тий. Зарим бараа нь ашиггүй шатны, зарим гараг зараа нь цөм сайн явна тий. Тэгээ яг л бод цэгдэг шүү дээ. Яэн худалдаж авлаа, яэн яаж өсөнгүүд цагаад зарж байгаа зүйл шүү дээ. Алт бодлож аваад жоохон байж байгаа энэ өсөнгүүд нь зарж байгаа асуудал шүү дээ. Тийм үү. Тий. Яг л тэр. Тэгэхээр бид нар ч гэсэн ингээл за одоо 100 болжийн шараагийн сэцүү гарч ийн 100 шарааг сайн зардаг шараа их ахиухан дагаж тэгээд зарж шүү дээ. Тэгээ шууд ингээд шараа давил зарчдаг юм шиг шүү дээ. Зархын тулд маш их ажил хийдэг тий. Хаан байж уу яа дистрибьютор хийх үү тий. Ямар үнээр зарах уу гэж асуулаа шүү дээ. Тэрдээ та бол авсан бараагаа яаж бас чод болгож зарах уу хэзээ зарах уу гэж бас ингээд шууд тэгдэг юм шиг шүү дээ. За тэгэхээр ийм байна. 2 сарын хугацаанд ингээд бодит ямар шин олон улсын зах зээл одоо валютын арилжаа форексийн туршлага байхгүй хүн тэгэхээр одоо юу тийм товарын бизнес хийдэг байсан хүн те ингээд 2 сарын хугацаанд энийг мэргэжлийн түвшинд зам чадвар очроо багшийн түвшинд очиж эзэмшиж чадах нь хэдүүлээ бас үзье надтай хамт байгаар яг энийг юм блог болон маягаар хөтлөө би YouTube-ийн чанелд болоод Facebook пэйж хоёр дээр хөтлөө явъя. За намайг ч гэсэн таних маш олон борлуулалт маркетинг хүмүүс байгаа. Энэ салбарт бас баг манайхан миний таньдаг хүмүүс энэ салбарт ажиллаж байгаа баг бүх хүмүүс бие биений мэдэх байх яг энэ борлуулалт маркетинг дээр ажиллаж байгаа хүмүүс бид нар адилхан 20 жил тулчлаа. Тэгээ ийм одоо ийм карьертэй хүн, ийм одоо ур чадвартай, энэ туршлагатай хүн одоо энэ хүний удирдлагуудаар, энэ хүний системээр, энэ хүний стратегиэр улсын дээр бас бараа бүтээгдэхүүн авч зарах ажлыг бас хийж чадах нь гэдгийг та бүхэн бас үзэх эсвэл манай суугтай хамт байгаарай. Хэдүүл 2 сарын хугацаанд үзье. Үнэхээр боломж байгаад энэ хүний одоо стратегийг би эзэмшиж чадвал 2 сарын хугацаанд нэг долларын дансыг $31 $1000 үзүүлэх цааг дансаа тэр хэмжээс мэдээж энэ хүний тэр өндөр арилжааны чадварыг үүсгэж байх арайч $31 болохгүй байх. Гэхдээ одоо тийм ямар ч сан дансаа өсгөх боломжтой байна уу гэдгийг харцгаая. Одон оны 40 хүрчээр хүмүүс юм сурдгуу гэдэг энэ хэр хугацаанд энэ сурахын дээрээс нь бод цэгт дээрх борлуулалтын бизнес хийдэг хүн Монголын орчинд борлуулалтын бизнес хийдэг хүнээс хэр их юм сурах баярын нийцэл хэр амжилт гарахыг үзье тий. Бас өндөрлөж магадгүй шүү дээ. Монголчин аюул олон залуучууд борлуулалт ажилладаг байхгүй. Компани болгон бүтээгдэхүүн тийм шүү дээ. Ямар нэгэн компани үйлдвэрлэж гин үү эсвэл энэ баталж гин тий. Ямар нэгэн компани болгон байна. Тэр бүтээгдэхүүн болгоныг борлуулдаг хүмүүс байна. Тэгэхээр Монголоор дөрвөн борлуулалтын арга туршлагатай тодорхой хэмжээний арга барилтай стратеги бас байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс ажиллагаа хажуугаар ч юм бүтээлд орлого олдог ч юм уу тий. Хажуугаар нь онлайн дээр бас зарах ажлаа бас давхар хийгээ тий. Бас ингээс санхүүгийн боломжоор дэвшлүүлдэг ийм хэмжээс бас байна уу гэдгийг бас солихож магадгүй тий. Тэгээд 2 сар ч бас тийм урт хугацаа биш. Нэмэгдэл ингээд 12 сар болчихно. Тэгэхээр 12 сарын одоо сүүлд гэхэд миний одоо арилжааны карьер хэр амжилттай явж хаана бүхий та бүхэндээ бас хамт байгаарай гэж хүсье. За баярлалаа. Баярлалаа очроо багшаа. За танд бас амжилттай. За баярлалаа. За би очроо багшийн тийм юуны пэйжийнх нь болоод YouTube сувгийнхын линкийг тавьчих. Өмнөх очроо багшийн ямар арилжаанууд хийж байсан, ямар одоо бичлэгүүд орж ирснийг хараарай. Би нэлийн ерөнхийдөө бүх бичлэгийг үзсэн. Яг ингээд борлуулалтын дээр олон жил бас борлуулалтын анхаарал хийх байсан хүмүүс та бүхэн очроо шинэ хийж анализ хараарай. Нэлийн одоо юу гэдэг практикл бидний үйл ажиллагаа нэлийн төстэй байгаа. Тэгэхээр энэ
миний хараад үзгийг та бүхэн бол олоод харж байх. За ингээд 2 сарын хугацаанд хамт байгаарай. 7 хоног тулах нэг шинэ дугаар гаргая. Баярлалаа.